Би Бэтлехэм дэх малын зүчээнд төрсөн. Малын зүчээн бол адуу мал хонголтыг сарвч бөгөөд тэжээлийн твш нь мал амтад өвсөө идэх сав юм. Юу вэ? Ханху болох Есүс тийм цаван газар мэндэлсэн гэж үү? Тийм ээ. Гэхдээ маш ерөөлтөй шүн байсан юм. Би 30 настайгаас эхлэн энэ нутгийн хүмүүст Бурхны хаанчлалын талаар тунхагсан. Олон хүмүүс энэ талаар сонсоод намайг дагаж эхэлсэн. Мөн Бурхны өгсөн хүч чадлаар өвчтөе хүмүүсийг эдгээсэн шүү дээ. Та нэлийн алдартай байсан байхаа. Тийм л дээ. Гэхдээ хүмүүс намайг шүүн цэрлүүлэх гэцгээсэн. Хайртай шамын хүртэл намайг тэдний гарт тушаасан. Би өөрийгөө Бурхны хүү гэж хэлэхэд тэд намайг Бурхныг доромжилсан гэж хэлцгээсэн. Бурхны үхэд гинэ чи? Бурхныг оромжлон гинэ? Би Пилатын гарт хүргэгдэж бас ташуур дулсан. Мальчи! Тэр бол үнэхээр аимшигтай хүн читгэл байсан. Гэвч би төвчж чадсан. Чамайг аварчл байвал энэ зэргийн зовлон бол төвчж чаднаа. Есүс миний өмнөөс ташуурдуулж зовсон юм байна штэ. Би том модон загал майн хөрөн Голготын толгод өвд авиран гарсан. Үнэхээр хүнд байсан. Нүцгэн алхаж байгаа намайг хүмүүс хараан зүхэж Бурхныг доромжлон гинэ чи? Үх чи! тэгээд намайг загал матаар хадсан. Миний гар ба хөлөнд хатаас хадсан. Даахын аргагүй зовлон байсан. Тэр мөчөд хэн ч миний хажууд байгаагүй. Миний Бурхан юунд та намайг орхино вэ? Бүгд гүйцэлдлээ. Аваа сүнсээ таны гарт таатгая. Би ингэж